Hello everyone. Өнөөдөр миний ярьж өгөх аним бол Rokudo's Bad Girls буюу Rokudoгийн үлгэн хотгийн анимыг ярих гэж байна. Уг аним нь Японд 2023 оны 4-р сарын 8-нд бидний хүртэл болсон билээ. IMDb дээр 6.1 үнэлгээтэй ба My Anime List дээр 6.41 үнэлгээг тус өгсөн байдаг. Бичлэгээ эхлэхээс өмнө лайк болон subscribe дараад биднийг дэмжээрэй. Ангийнхаа хүүхдүүдэд дээрлүүлдэг бараг нохой мэт орчин сурдаг сурагч болох Rokudогийн сурагчаар аним маань эхэлж байгаа. Гэхдээ дээрлүүлдэгч гэсэн урандаа халах гэсэн хоёр сайн найз мэдтэй за. Санаандгүй байдлаар нэгэн охин руу харсан чинь дээрлэгтэй нөхөр нь ахиж миний охин руу харвал алан шүү энтергээл. Энэ сургууль нь олон уйлгаа хүүхдүүдтэй. Тэгээд энэ нөхөр дундаж төвшний атман юм байна лээ. Жилэн тараад Rokudогонд очиход гэрт нь нас барсан өвгөөс нийлгээс илгэмж гих нэгэн баах юмтай харьцаг ирчихсэн. Дотрын нэгэд харахад нэгэн хуйлаас бичиг мичтэй юм гарч ирээд Rokudоч нас барсан өвгөөс нь иймэрсэнд нь баг зэрэг айсан ч сониучин болохоор хуйлаасаа нисэн чинь гів гинэт гэрэл цацраад Rokudо маань тухан дээрээ нэгэн үл мэдэгдэх тэмдэгтэй болчдөг. Маргаашин сургууль руугаа алхаж байтал хідэн нөхдүүд таарад мөнгө байна уу? Байна уу ч гэж уг бэнд минь гэд нэг зогсон чинь тэр дунд нь байсан охин бол гэснээр зүгээр явуулахар болдог. Анги дээрээ бас л дээрлэхүүлэх гээд нөгөө хідэн дуутахад өчигдрийн хамж хоолж байсан охин нь яхан бэ өчигдөр Rokudо тэгсэн чинь өнөөдөртөө тэрийг гээд хуруугаараа зааж бас л манай Rokuдог авардаг. Яагаад гинэ тогтод өөртөө тэгж найрсаг хандаад байгаа юм бэ гэд бодсны эцэст манай хүүгийн өвөө нь тэр хуйлаастаа муу эмэгтэй хүн татах хувцастай шивчлэгэн тэр шивнсэн. Тэгээд л энэ хүүхдийг октод хамгаалаад байгаа юм байна лээ. Удамжаар явж байхад нь зурсан эмэгтэй болгоно нь харж найзуудаа ч тайлбарлаад явж байхдаа ангийнхан дээрлэгтэй хүүхэд болох Ултааг таарад найз охин нь Rokudогийн зургийг утсан дээр нь тавьсан болохоор тэрийг нь харуулад юу хийцэн энтергээд бөө юм болдог. Анги дээрээ очиход шинэ хүү шилжиж ирж тэр нь манай Rokudод сайн болчдөг. Энэ хоёр манж танилцаад намайг Химавари Рана гэдэг л гин. Энэ хоёрыг танилцахын дундуур шаврын алт орж ирээд бити үл таагаад бай гэд Rokuдог маань шууд зогчхно. Тэрийг нь харсан шаруст яаж зүгээр орох уу? Нэг зогсон чинь нөгөөдг нь имлэг цэрдгийн байгаас дээ. Ангийнх нь атманч Rokuдог нэгэн эсрэг нэг дээвэр дээр үзээл гэж ин. Rokudо шарустыг дуудах гэснээ бас эрэгтэй хүн эмэгтэй хүнээр хамгаалуулах нь юу юм гэж бодоод хідэн найзтайгаа дээвэр рүү гарлаа. Зодоон ч эхэлж Rokudо нүдүүлж гарлаа шүү. Гэхдээ яаж ч нүдүүлсэн унахгүй. Бүлэн дээрээ тогтоод байгаа болохоор гатманд нь хүндлэх сэтгэл төрөөд байж байтал найзууд нь шарустыг дуудаж шаруст ч Rokudогийн туслаарай гэхийг сонсоод шууд нэг цохиж Rokuдог авардаг. Маргааш хичээлээсээ гарангууд охтууд дагаастай атман нь чуулзэл гэж ин. Нэг газар ороо сууж байтал гаднаас хэдэн нөхдүүд бүхийсэн байдалтай орж ирээд тэрэн дунд нь Rokuдог дээрлэгчээс өвгөд хүртэл байдаг. За тэгээд анхудаа уулзаж байгаа юм шиг болоод манай хэд бүүндөө сайхан танилццгааж нэгэнтэйгээ найзууд болцоодог. Энэ хэд манч дусаад гадаа нь бас нэг хулгантай таарад охтуудаар тоглодог ямар аваа юм бэ гэд хэлж дуусалгүй хамт явж исэн охин нь Rokuдог хамгаалаад ардаас найз нар нь нэг нэгээр гарч ирснээр хулгай маань чамайг би осоо надад хэлэндээ гэж цутгаад явчихдаг. Хичээл орж байтал ангидэн танихгүй хүүхэд бүр баг сургуулийн хүүхэд үг гэмээр ягаан өстэй хоорж ирээд Rokuдог хайж зовх гэтэл болохгүй болохоор нь хурандаа найзыг нь жоохон доошлжий да гэд хамрыг зүм цохиж ямар сайн юм гэснээ өрөөлөгөө дагуулад явчихдаг. Энэ охины хувьд анхны хайр нь Rokudo болж байгаа болохоор шившлэгэн тэгж бусдаасаа өөр үлчилж байгаа юм лээ. Маргаашин сургууль дээр ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахар болж Rokudo гадаанаа цэцэг тарийг хийх нь ангийнхан ихэнх ч гэж бүх охтууд зөвшөөрж сургуулийнхаа гадаа бөөнөрөө цэцэг тарихаар болдог. Цэцгээ тарьчихаад бороо зөксөй хүлээгээд анги дотроо сууж байхад гадаа элитийн хэд хэдэн гарууд цэцгийг сүтгэжсэн яг тэр үед осоноо гарч ирээд уурлаад бүгдийг нь зодочдөг. Яагаад цэцгийг маань сүтгэжвэ гэсэн чинь чи тэр Rokudотой нийлсэн цагаас эхлээд хүүхэд ч дээрлэх юм болоод нэг л өөр болоод байгаа болохоор гэхийн сонсоод осоноо юу ч хэлэлгүй байж байтал Rokudo арчигдаг. Осоноо атман штэ. Тэгээд уулзалтанд очиход болоод нөгөө хідэн жоохон хүүхэд дагуулад ирэхээр нь наа хүүхэд чинь арай жоохон байна. Энтергээ шууд зодох гэтэл нэг цохиулалгүй л яах вэ? Удалгүй Rokudод хэрэгдэж араас нь ирээд бас л зодуулж эцтэй тэр бүлэглэлд орхоосон сэргийлж осонодог авардаг. Маргааш нь өнөө хатмаа найз нь мотоцикл авчирсан мотор тавьж байтал
Хойноос нь нэг хүн цохиж мохоод байхаар нь эргээд хартал нөгөөх нь охин байж таарад Рокудод дурлцдаг. Рокудо цайжаар цогтож байгаад үнэмлэхий газар унгаачихдаг. Хаягаар нь сургууль дээр нь очиж мотоцикл унаж хамаг урдаараа явсаар хөдөө газар ирчихдэг. Буцаж ирээд гудамжаар харих гад алхаж байхдаа нэгэн залуутай таарад тэр нь энэ хүнийг харсан уу гэж ин. Манай хүн үгүй гээд орой найзуудтайгаа уулзаж түүний талаар ярихад чиний ярьж байгаа хүн чинь бараг осоо надад юм байсан бүлмийн нилээ өвнөхөр байна да гэснээр Рокудо тэрийг дурдж мотоциклчийн эмэгтэйг хамгаалахаар болж гудамжаар хурд хэтрүүлж тавихад эмэгтэйг амархан гихчин дуудаад одоо ин хэм бэлөө чамайг амар хүмүүс хайгаад байна гэд хэлсэн чинь тэр амар хүмүүс чинь миний дуртай хүнийг гинтэйсэн би өшөөгөө аавна гэд ярьж байтал яг урд нь нөгөө түлээцэн зогсож байдаг. Намайг уралдаад ялвал нэг хүслийг чинь биелүүлье. Бас энэ бүлгэм чинийх болно гэснээр уралдахаар боллоо. Энэ цагтаа манай хоёрыг аврах гэж байгаад унаж бэрчснээсээ болоод дахиж мотоцикл унж чадахгүй болчихсон. Тэгээд хоёулагийн буруутай юм шиг дотроо санагдаад би битээгээ тэрсэлдээд байгаа юм байна лээ. Цэцтэй эмэгтэй ч ялаад хоёулаа тэр цагт ахыг эргэж очиод нууцганч гэсэн сэтгэл хөдлөлөө гаргадаг. Рокудо тэгэж их тусалтай шар устад баярлаад багхан ч гэсэн нэг юм үгийгээ чийдээд явж байтал гинэт цүнхийг нь баахан охтууд булаачдаг заа. Рокудогийн бөөнөрөө цуглаж шар устдээ Рокудоос өөр хүн ярилцаж байгаагүй болохоор шар устдээс ямар хоолн дуртай вэ гэд илүү тутам асуусаар байгаад явц цагч болж Рокудо маань шар устдад бэлгээ өгдөг. Бэлгээ өгч байхдаа хичээж мичээл за хөрхөн байгааз тээ. Англигаа очтол цэвэрлэгийн шүүлгин манай хийдч бөөнөрөө энэ тентхээ хуваарлаад цэвэрлцээж байлаа. Бөөндүүд харцгаад ярилцаж сухаарч боллоо. Эрэгтэй юм чинь төрүүлж очиод байж байтал хідэн нөхдүүд шолоостай. Нөгөөхэд ч ирээд бүх юм гой болж исэн ч ангийнх нь гимгүй дээрлэх хүүхдүүдтэй нийлдэг байхан Рокудогийн хүмүүстэй нийлдэм байна гэд ойлгочдөг. Ираач явах тусам өнөөх бүлгэмтэй холбогдоод ярилцаж хамгийн зөв сонголт болох уушлалт гуйцгаая. Адилхан хүн юм чинь ойлгох байхаа гэснээр уушлалт гуйхаар болж байгаа юм. Ангид нь өнөөх бүлмийн нөхдүүд ирчгэжгээд яарад очтол нөгөө атма хідэн Рокудогийн ангид шинээр шилжиж ирж байгаа сурагчид байдаг заа. Яагаад гинэ шилжиж ирсэн бэ гэсэн чинь энэ хэд шар устдыг өөрсдийн талд оруулахын тулд дотн болох гээд нэг ангид орж байгаа юм лээ. Ангианаа төлөөлж үйл ажиллагааг хариуцах хүнээ сонгомоор байна гэд хэдэн хүн нэрээ өгдөг. Рокудо найзуудаа дагуулад 0 орж ярилцаад яг гарах гэтэл шин сурагчтай таарад. Тэгээд тэр нь эрэгтэй юм байж шууд уралцдаг. Рокудо чадхаараа цогтож бүх хүчрийг нь ойлгодог. Энэ нь эмэгтэй юм байна лээ. Нүрэ бодоод ийм болсон байхаас гадна ангийнх нь эмэгтэй гих жоохон яг үндэ эрэгтэйгээд л. Энэ шар толгойд эмэгтэй харин дүүн эрэгтэй л юм байна лээ. Мэдээж нууц шүү дээ. Тэгээд нуцаа Рокудод хэлчихдэг. Сургуулийн наадамж бас хажуугаар нь төхөж байгаа болохоор үзүүлбэр юу үзүүлэх үү гэж бодсны эцэст бас л Рокудогийн санал болгох жүжиг тоглохоор болж нэг нэрээ Рокудо сэтгэлээ илжилж бүр захиа хүртэл өгдөг заа. Рокудо ч аваагаа уурлуулад явуулцдаг. Буруу хүнээ ч уурлууллаа да. Рокудо тэрийг сургуулийн наадамдаа бэлдэж байтал нэг юм дутаад Рокудо гарч авах гэж байгаад нэг эвгүйгч нартай таарна. Бодлого шар үстч ирлээ. Гэтэл шууд л тэрврээд авлаа шүү. Игч нар танилцсан тухай ярьж байна. Энэ хүнтэй байхад хаан чалцахгүй явж байлаа. Гэтэл гинт алга болж тэгээ сая таарад уулзлаа л гин. Рокудоч сургуулийн наадмаар ирээрээ гээд юмаа авахаар явцдаг. Гинт найзууд нь ихнээсээ зодуулсан ирээд Рокудогийн сургууль руу нэг сургууль зодоон хэд байна гэд Рокудо амхандаа 50 эвэр шийдмээр байгаа ч найзууд нь зодолтыг гээд байгаа болохоор яа учраа ололгүй байж идэл өнөөх шилжиж ирсэн бүлмийн хөр шар устыг өөрийн талд оруулсан тэр сургуультай хамт зодолт нь маргааш уулзъя гэд явчихдаг. Гэхдээ яг үндэ хинч тийм сургуультай зодолтыг гээгүй зүгээр л шар устыг өөрсдийнхөө талд оруулах санааных нь нэг хэсэг нь байдаг. Маргааш нь гэмгүй сургууль руу дайрах гад Ранааг буруу зам руу оруулах гээд байсан болохоор бүх найзууд нь зогсоох гэж үздэг. Бөөн л мэлэм болж ялцчгүй өдрөө зүрүүл зодтолдог. Явж явсаар энэ бүхний эхлэл болох эвгүй нөхөр дээр ирээд зодтолтож яг гой болж байтал шар ус дурдуур нь орж авраад нэгнийгээ битгий гэснээр бүгдээрээ амар тайван болж сургуулийн наадмаа хийснээр энэ маань энэ хүрээд өндөрлөж байгаа юм.
Та нарт таалагдсан байх гэдэгт итгэлтэй байгаа шүү. Илүү ихийг үзэх хүсвэл лайк болон subscribe дараад үзээрэй. Тийм энэ нэм хэр байсан сэтгэлээ доор комент хэсэгт үлдээгээрэй.